сайн байцгаана уу? За өнөөдөр бидний ирээдүй цаашид яах бол гэсэн сэдвтээ 3 группийн уншлага хийх гээд 3 донат тавьсан байна. 1 2 3. Өнөөдрийн уншлагын ялгаа нь ер нь нэг жоохон цаг гарангийн хурдвчлаг хийдэг л дээ. Одооноос жоохон цагийг богиносох гээд өчигдөр жишээ нь ганцхан үзрийн мэрэг хийж үзсэн. Өнөөдөр 3 үзрийн мэрэг хийж үзэж чинь. Ерөнхийдөө тэгж хувийн уншлага аваагүй тохиолдолд нэг айхтар их үзэр дийлэхгүйгээр гол утга санааг одоо хүмүүст богино мессеж хэлбэрээр хүргэе гэж санаж байна. Ер нь ягаад гэвэл их цаг ороод байдаг учраас. Тэгээд хэрв хувийн уншлагаар дэлгэрэнгүй олон хөзрийн мэргээ хий. Одооноос 3 юм уу 5 хөзрийн мэрэг. Тэгээд хөзөр бүр дээрээ жоохон яг хурцлан ингэж ажиллаж жоохон арай өөр төрлийн өөр чиглэлээр уншиж нэг үзэх туршлага хийхгээ сууж байна. За өмнө нь бол дандаа ингээ бүр нэг дурсгалаар нь дандаа уншдаг. Ингээд нэг дурсгалаар нь тийм ээ. Тэгэл нөгөө хөзөр одоо яах гэж зөндөө ингээд цаг ороод байдаг. Дэлгэх гээд. Тийм болохоор за энэ бус ютуберүүд чинь бас ингээд хөзрүүдээ гаргаад тавьчихсан байт юм байна. Би ч одоо хүний юм баг үздэг хүн байгаа. Тэгсэн чинь ер нь яг аргагүй бас зарим талдаа зөв байх магадaltaй байна. Яг гэвэл гаргаад тавьчихар чинь эмх зэгцтэй цаг баг орно. Тэгээд одоо хүнд яг гол хэлэх гэсэн мессеж санаагаа хэлээл. Тэгэл үндсэндээ одоо бас даваа талтай байж болох юм аа гэж үзсэн учраас арай богино мессеж хүргэх төлөвтэй байна. За тэгээд мэдээж хэрв танд мессеж таалагдаад тань дээр одоо илүү тодорхой мэдмээр байвал шууд хувийн уншлагаар л аваарай гэж хэлчихнэ. За өнөөдөр нэг хэсэндээ хөзрүүдийг 4 ширхэг хөзөр групп болгон дээр бэлдсэн. За тэгэл тэрийг уншчихна гэсэн. Нэг мессеж карттай 3 таарах хөзөр бэлдсэн гэсэн. Арай уншлага бол өөр төрлөөр явагдах чинь. За ингээд 3 группийн донат хөзрөөс сонгуулахгүй шууд донат сонгуулах гэж байна. За ингээд өнөөдрийн уншлагаа эхлэе. Орчныхоо энергийг зөвөрлээд. За ингээд донат учраас тийм хөзөр биш сонгоход амар байгаа болов уу гэж бодож байна. За тийм учраас 1-р группийн уншлагаас эхлээд энэ донатаас эхлээд уншлаганд орё. Энэ чинь 3. За 3-ыг ингээд тавьчихна. Өмнөх хийдэг төрлөөсөө арай өөрөөр хийж байгаа учраас жоохон хольж бодлуулах гэж байна. За 1-р групп эхний хөзөр King of бишээ. Худлаа энэ нь эхлээд гарсан юм. Яам дуурах гэж байна. Одоо сураг байгаа энэ төрөл дээр сураг байгаа учраас худлаа ярих чинь шүү. За эхний хөзөр Ace of Cups гарсан юм. За Ace of Cups хөзрөөрөө яг юу илэрхийлээд байна вэ гэхээр нөгөө энэ мөний гар мараа нэг гаргахгүй бас одоо нэг сайжирдаг юм уу эсвэл арга болоод байгаа юм мэдхгүй гэдэг шиг ямар ч ихсэн шууд ингээд уншлагаа хийж эхлэх гэж байна. Тийм. За Ace of Cups хөзөр болохоор ер нь юу гэдэг одоо сэтгэл хөдлөл те шин одоо боломж шин хайр одоо хин нэгэнд ингээд хүчтэйгээр сэтгэл татагдахыг илэрхийлж байгаа зүр. Маш их өөрийнхөө одоо дотоод зүрх сэтгэлээс ингээд бүр нэг сэтгэл урсаж. Энэ нь болохоор яг юу илэрхийлж байгаа нөхөр одоо ирээдүйд ингээд ойрын ирээдүйд одоо бид хоёрын би чи уншлагынхаа сэдвийг хэлээгүй юм шүү. Бид хоёрын харьцааны ирээдүй ямар байхаа гэж үзэж гисэн. Яг уншлагын сэдвийг хэлээгүй хэлсэн юм санагдаад явчлаа. Sorry. Нөгөө нэг шинэ хувилбар хэрэгжүүлэх гэсэн чинь бүр сэдвийг хэлээгүй хэлсэн байх шүү. За ингэж л боллох юм дээ. За тэгээд Ace of Cups хөзөр нь болохоор одоо шинээр танд хайр ирэх гэж байна. Эсвэл битүүрийн харьцаа гэхээр яг ингээд нөгөө нэг яг шин залуу улсууд шиг одоо ингээд хайр дөнгөж одоо эхэлж байгаа тийм нөгөө энерги байгаа байхгүй юу? Тэр ямар насны хүмүүс үзэж байгаа байх нь өрөөсөө ямар ч хамааралгүйгээр ер нь таны дотоод зүрх сэтгэлээс хайр бол шин хайр шиг ингэж урсаж ийн гэсэн үг.
хүн нөгөө нэг дөнгөж нөгөө шинээр хүнийг хайрлахтай ямар байдаг лээ. Тэрнээс илүү сайхан хүн бол уулзчихдаг шүү дээ, тий. Яг тийм мэдрэмж авч ин гэсэн үг. За танд тийм та бодож байгаа тэр хүнтэйгээ одоо ийм мэдрэмжтэй байгаа гэсэн үг. За хоёр дахь хөзөр нь юу гаргаж ирсэн бэ гэхэд ихээр тэгээд King of Cups хөзөр гарч ирсэн. За King of Cups хөзөр болохоор хариуцлагатай одоо сэтгэл хөдлөлөө тогтвортой удирддаг одоо маш юм энэрэнгүй зөөлөн дулаан сэтгэлтэй тийм халамжтай хүнийг ингээд сэтгэлээсээ ойлгодог одоо тийм хүнийг илэрхийлж байгаа. Магадгүй та юмуд таны тэр бодож байгаа хүн ч үнэхээр ийм хүн байгаа. Тэгээ энэ хүн танд одоо яг одоо юу авчрах вэ гэхээр энэ харьцаан дээр юу авчрах вэ гэхээр ухаалаг тийм тий энэрэнгүй хандлагатай одоо сэтгэл зүйн юм одоо юу гэх юм ингээд тэнцвэрийг авчрах хүн гэсэн үг. Одоо таны сэтгэлийг ингээд нэг тий ингээд өөрөө ирэхгүй энэ хайрч ингээд одоо тэр хүн рүү ингээд урсаад байгаа нэг тийм халам дулаан зөөлөн итгэлтэй мэдрэмжийг танд өгнө гэсэн үг. За энэ хоёрын хөзрийг холбоод үзэхээр та тэр хүн лүгээ бүр үнэхээр маш их итгэлтэйгээр одоо бүр нэг чин сэтгэлээс хүний нэг ингээ хайр нэг ингээ дотроосоо урсаад байдсан шүү дээ. За яг тийм мэдрэмжийг тэгээд энэ хүний байгаа байдалд нь та үнэхээр одоо ингэж нэг хайлан хайрлан дурлнаа гэсэн. Та хоёрын харьцаа яг одоо тийм байна. Цаашдаа тийм болно ойрын ирээдүйдээ. Энэ нь одоо учраад өчнөө удсан хүмүүс байж болно тий бүр насаараа хянаж байгаа хүмүүс байж болно өчнөө тий эсвэл одоо дөнгөж шинэхэн ч байж болно. Тэгэхдээ нэг хэлэх юм нь юу гэхээр ерөөсөө л яг л нэг шинэ хүмүүсийн хайр шиг нэг гоё тийм халуун дулаан байгаа гэдгийг л хэлэх гээд байна л да тий. За 3 дугаар хөзөр нь болохоор саан хөзөр. Саан буюу нөгөө нар хөзөр гарсан. Нар хөзөр чинь болохоор одоо ирээдүйдээ итгэх итгэл энэ хүнтэйгээ та одоо юу гэх юм маш их итгэлтэйгээр ирээдүгээ харж яана гэсэн үг. Та хоёрын ирээдүй цаашдаа гэрэл гэгээтэй байна. Яг энэ хүний энэ халуун дулаан итгэлтэй 50 энэ энергэнд та үнэхээр итгэж байна гэсэн үг. За тийм учраас ирээдүгээ маш итгэлтэйгээр харж байгаа гэсэн үг. Ер нь та хоёрын ирээдүй үнэхээр аз жаргалтай бүр ингээд нэг өөртөө маш их итгэлтэй дүр төрх байгаа зү тий. Одоо зөвхөн өөрөө л одоо нэг алтан нарны цацрагт нэг тэврүүлсэн юм шиг гэдэг шиг энэ хүний хайр халамжинд думбаж үнэхэрийн аз жаргалыг мэдэрч байна гэж. Энэ байдал нь танд бас давхар яг юуг өгөх гээд өнөхөр ингээд бас сүнслэг хөгжлийн ингээд хүн маш их ингээ хайраар бэлхаад хайранд итгээд тэгэхээр цаана сүнслэгийн хөгжил бас давхар одоо бүр ингээд юу гэх юм маш их баяр баясгалангаар дүүрээд өөртөө итгэлтэй болж идэг гэсэн үг шүү. За тэгээд та хоёрын одоо энэ харьцааны цаашид яах вэ гэдэг нь болохоор happy аз жаргалтай байна гэсэн үг. Маш аз жаргалтай хоёр биеиндээ маш итгэлтэйгээр одоо энэ нэг тий таны итгэж хайрлаж байгаа хүн энэ та байлаа гэж бодоход таны итгэж хайрлаж байгаа хүн энэ хөөрхөн миний нөгөө нэг хайртай өдрийн энэ хөөрхөн гол дүр байлаа гэж бодоход таны хайрлаж байгаа энэ хүн King of Cups хүн энэ магадгүй эмэгтэй хүн байвал та эсрэг хүсний үзэж байгаа бол аль нь ч байх хамаагүй тэр нь энэ хүнийг та маш итгэлтэйгээр аз жаргалтайгаар та хоёртэй ирээдүгөө ийм гэрэлтэй солонготойгоор төсөөлөн хамтдаа урагшилнаа гэж байна. Та хоёрын ирээдүй аз жаргалтайгаар урагшилна. Зөвхөн таныг нэг нар ивэс юм шиг та энэ хайранд хайлан өрсөн дурлан итгэж аз жаргалтайгаар хамтдаа урагшилнаа. За ингээд өнөөдрийн 1-р группийн
одоо богино хөдрийн уншлагууд иймэрхүү хэлбэрээр ингээ явъя гэж бодож байгаа одоо. Энэ нь одоо хин хиндээ өгөх чухал мессежээ шууд ингээд өгч чадж байгаа гэж бодож байгаа байхгүй. Одоо арга барилаа өөрчлөөд явж байна. Хэрв та хувийн уншлага авахар бол Facebook-ийн одоо мессенжер рүү чат хүчээрээ Facebook мессенжер маань болохоор коммент хэсэгт байршуулнаа гэж. За ингээд нэгдүгээр группийн уншлага өндөрлөё. Энэ маш гоё групп, маш сайхан одоо ийм гоё групп төр юу хэлэх үү гэдэг шиг үнэхээр гоё сонголтыг сонгосон байна. За танд баяр хүргэе, ад жаргал хүсье. За Midori ногоон өнгөтэй ментал дуунатын уншлаа. За 2 дугаар группийн шоколадтай дуунац. Шоколадтай дуунац үзэр сонгосон групп дээр эхний гарсан за групп болгон дээр эхний тайлбар. Өнөөдрийн уншлага ерөөсөө 3 өчигдөр бүр ганцхан хөзрийн уншлага мэрэг хийсэн. Өнөөдөр 3 4 хүн хөзрийн нэг Oracle message card-та 3 одоо таро хөзртэй. Яа тэгвэл цагийг богиносгож амархан хэлбэрээр хийж ийн гэсэн үг. Тийм апплод хийхэд ч ингээд хурдан хүнд гол чухал мессежийг нөгөөчих тийм хэлбэрээр хийж байгаа гэсэн үг шүү. Тэгээ ер нь ингээд туршаад яваад байгаа аль нь хамгийн одоо надад зохих хэлбэр үү бас хүмүүст ингээд амархан мессеж өгөх хэлбэр үү гэдгийг. За мэдээж жоохон зарим сүнслэг уншлага дээр бол тэднэр хаашд хувийн уншлага авч ээж л одоо хүмүүс тэр үнэхээр тэр чиглэлийг одоо мэднэ миний хуучин уншлага зөндөө байж байгаа учраас тийм шаардлагатай хүмүүс бол одоо мэдээж тэгээд ханднаа гэж бодож байгаа учраас. За яг тэгвэл хувийн уншлага дээр цаг их орж байгаа хүмүүстэй их яг тулж ажиллаж байгаа учраас нийтийн уншлагнуудаа гол мессежийг өгж явахаар одоо нэгсэндээ төлөвлөж жоохон ингээд зохицуулалт хийж эхэлж байна гэж ойлгоорой тийм. Тэгээд нэг мег картч бүр арай л дэндүү богинохон байлаа. Одоо нэс тэгээ 3 картаар өнөөдөр үзэх гэж байна. За эхний үзэр. За 2 дугаар группийн эхний одоо сонголт эхлэх гэж байна. За бидний харьцаа ойрын ирээдүйд яг ямар байх вэ? Ойрын ч байх вэ? Ер нь ирээдүйд цаашдаа ямар байх вэ гэдэг сэдв дээр. Нэгдүгээр page of cups гэж сонгогдсон юм. За одоо нэг хөзрөө холиол одоо хөзрөө ингээл гаргаал ингээл хааш намайг тэгж бичлэг хийдгийг бүгдээрээ л мэдчихэж байгаа. Тэгээд энэ удаа болохоор гаргаж 3 хөзрөө гаргаад тавьчаа шууд нэг Oracle message гэж тэрийгээ шууд уншиж байгаа гэсэн үг шүү. За page of cups хөзөр нь яг юу илэрхийлэх гээд байна вэ гэхээр одоо энэ нэг тийм гиннээр хин нэгэнд ингээд хин нэгэн ч яг та бодож байгаа хүнд маш итгэмтгий гиннээр одоо тэр хүнд ингээд татагдж байгаа гэсэн үг. Одоо чин сэтгэлийн тийм одоо бүр ингээд дотроосоо нэг хүн нэг ингээд шатдсан шүү дээ. Одоо гой юм мөрөөдөл одоо бит хоёр бол цаашдаа ингэндээ тэгэндээ гэд ингээд одоо шинэхэн хэрнээ одоо тийм гинэн тэгээд нэг тийм чин сэтгэлээсээ ингээд одоо мэдэрж байгаа мэдрэмж те өшөө бүр гинтийн бэлгийг бас илэрхийлнэ. Яг би нэг олон хөтрөөр уншихад урсгал харж уншдаг. Тэгээд нийт урсгалыг харж уншдаг гэсэн. Одоо яг нэг цөөхөн хөтрөөр уншихад яг хөзөр бүр дээр ингээд ажиллах шаардлага гардыг байна. Миний уншлага тэгэхээр нэгсэндээ их өөрчлөгдөж байгаа гэсэн үг болох гэдэг. За тэгэхээр энэ хараа. Энэ нь болохоор яг юу хэлэх гээд байна гэхээр чамд шин сэтгэл хөдлөлийг гинтийн одоо тийм бүр ингээд юу гин урам зоригийг нэг сайхан мэдээг авчрах гээд байна гэсэн үг. За дараагийн хөзөр нь болохоор Queen of Cups. Queen of Cups хөзрөөр энэ одоо жоохон ингэж голлуулахгүй дээш нь тавиад байна одоо би нэрээ. Тийм байх шүү. Камера бүртцэн л ярьж байна. За, Queen of Cups хөзрөөр одоо бүр ингээд маш их сэтгэл ханамжтай байгаа байдлыг тэгтээ тэр нь одоо бүр ингээд нэг хин нэгнийг хайрлсан энэ мэдрэмжиндээ бүр ингээд бүр юу гэх ингээд дотооддоо бүр гүн гүнзгий одоо юу гэх юм итгэлтэй ирээдүйдээ маш итгэлтэй байгаа байдлыг илэрхийлж байгаа.
гоё одоо нэг гой мөрөөддөг энэ хүнтэй хамтдаа цаашдаа бүр маш ихээр ингээд одоо эргээр ерөөсөө төсөөллөөр маш их одоо ингэж гоё юмнуудыг мөрөөдөж байгаа байдлыг энэ хөзрөөр. Хоёрдугаар хөзрөөр болохоор өөртөө маш их ихтгэлтэй бүр ингээд урам зоригтой энэ харьцаа бол цаашдаа бол одоо ерөөсөө одоо өөртөө бол маш их ихтгэл дүрэн байгаа л гэсэн үг шүү дээ. Тэ ирээдүйд одоо тэ сэтгэлийн ингээд нэг тэнцвэртэй байгаа байдлыг бас илэрхийлж байгаа. Гэтэл болоогүй шүү. 3 дугаар хөзрийг гаргахаар энэ дээр Four of Cups хөзрийг дэлгэгдэж байгаа байхгүй юу? Энэ болохоор таны энэ бодол төсөөлөл өмнө нь энэ гаргаж иржсэн тий нэг учиргүй их итгэж тий маш өөртөө их итгэлтэй байж энэ нөгөө хүндээ маш итгэлтэй байж ирээдүйдээ маш их итгэлтэй байсан байдал дээр урам хугаралт жоохон орж ирээд байгаа байхгүй юу? Баг зэргийн урам хугаралт орж ирээд байгаа. Таны бодсон төсөөлсөн шиг нэгсэндээ байхгүй урам хугаралт орж ирэх гээд байгаа. Орийн тийм таны харьцаан дээр. Тэгээ жоохон сэтгэл ханамжгүй байдал урам хугаралт орж ирэхээр тийм сэтгэл дундуур байх үеж гарч ирэх учраас тийм ээ. Эргэн тойрондоо өөр тийм одоо нэг урам хугарсан байдал дээр нэгсэндээ төвлөрөх биш. Өөр шин боломж санаа юмнуудыг олж харахгүй байх магадлалыг илэрхийлэх гэдэг шүү. Магадгүй та одоо нэг тийм хин нэгний үгэнд итгэсэн ч юм уу боддороо харсан ч юм уу ямар нэгэн байдлаар таны энэ нэг үг их хүсчээсэн бодол мэдрэмжийг нэгсэндээ үгүй гэсэн урам хугарсан байдал дээр та яг одоо юу гэх юм бодит байдал нь үнэхээр тийм биш байсан байж магадгүй шүү гэдгийг илэрхийлэх гэдэг. Яагаад гэвэл өөр боломжийг нь олж харахгүй зөвхөн ингээд урам хугарсан дээр төвлөрчөөд байгаад байгаа байхгүй юу? Тэр ирээдүйдээ. Тэгэхээр хэрв тийм урам хугарсан байдал танд ингээд орж ирэх юм бол энд ирж байгаа боломжийг нь яг зөвийг нь олж хараарай гэдэг дээр. Одоо хүн чинь нэг жишээ нь одоо яг ингэж орж ирээд л. Чиний бодожсэн шиг биш ямар нэгэн байдлаар одоо ингээд одоо тэр хайртай залуучин ч юм хайртай эмэгтэй чинь ч юм уу ингээд урмыг чи хугаллаа. Гэтэл хүн яг нэг тэрэн дээр ингээд нэг урмыг хугалцсан гэж бодоод ингээд тэрэн дээр төвлөрөөд өөр одоо нэг худлаач байж магадгүй. Үнэхээр урмыг минь хугалаагүй ч байж магадгүй гэсэн тийм юм дээр одоо нэгсэндээ харахаа байждаг штеп. Өө намайг одоо хуурсан худлаа ирсэн тэгсэн ингэсэн дээрээ төвлөрөөд. Тэгэхээр бас тиймгүй байж магадгүй шүү гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй юу? За тэгээд хамгийн гол үндсэн Oracle message-ийн картаар энэ таныг дэмий юмд урамч нь хугарсан гэдгийг нэгсэндээ илэрхийлсэн хөзөр гарч ирж байгаа. Энэ нь болохоор Nakayoshi буюу одоо буруу зөрүү ойлголт засаж залруулагдаад хоорондоо эвтэй найрамдалтай байна гэсэн үг. Эргэж эвлэрэх гэсэн үг байхгүй Nakayoshi гэж. Тэгэхээр хоёрын харьцааны таны энэ гоё ихний энэ хариуд тэрэндээ ихтэй маш гоё явж ирсэн. Энэ урам хугаралт чинь худлаа байх магадaltaй шүү гэдэг дээр нэгсэндээ танд анхааруулж хэлмээр л байгаа даа. Oracle message картан дээр эцсийн бүлэгтээ яг юу гэж хэлж ийм гэхээр та хоёрын эвлэрсэн угаасаа нэг биенийхээ талаар буруу бодцсон ч юм уу буруу төсөөлсөн байсан байдлаа одоо орхиж гинэ л гэсэн үг. За ингээ 2 дугаар группийн юм уншлага богино бөгөөд товчхон гол юун дээр нь анзаарах вэ гэдэг дээр юун дээр нь анхаарах хэрэгтэй вэ гэдэг дээр таарийн ирээдүй ийм байх шүү гэдгийг хэлээд өгчлөө гэж бодож байна. За ингээ 2 дугаар группийн уншлага өндөрлөө. Энэ богинохон мессежээр юу өгөх чинь бас их аятайхан сайхан байд юм байна. Нэг олон хөзөр хураах галбун ажил болол байхгүй. Гэхдээ богино гэлтгүү бас хүнд мессеж өгчт юм байна гэж бодож чинь шүү дээ. За 3 дугаар групп. За групп болгоны одоо өнөөдөр шинэ арга хэлбэрээр уншлага хийж байгаа учраас цагаа хэмнэх үүднээс гол бөгөөд чухлыг нь хүнд хүргэх үүднээс
олон хөзөр дэлгэж, олон хөзрийн урсгал уншихгүйгээр яг одоо ойрын ирээдүгийн та хоёрын харьцаа ямар байх вэ гэдгийг л үзэж байгаа гэсэн үг шүү. За ингээд тарууд хөзөр 3 хон ширхгээр нэг Oracle message картаар энэ уншлагыг хийнэ гэсэн үг. Өчигдөр бүр ганцхан картаар хийсэн, өнөөдөр 3 картаар хийх гэж байна. Нийтдээ 4 картаар. За одоо тэгэхээр 3 дугаар картын эхний хөзөр нь сонгогдсон хөзрүүд нь одоо цагийг гэмнэх гэж одоо шууд 3 ингээд авчдаг болсон гэсэн үг. За two of wands хөзрөөр яг юуг илэрхийлж байна вэ гэхээр одоо ирээдүйн төлөвлөгөө тий. Тэгээ сонголт зорилгоо тодорхойлохыг илтгэж байгаа энэ хөзөр. Та айгүй гоёор ирээдүгээ хараад төсөөлөөд одоо тэгн ингэн гэдэг одоо тэр та хоёрын ирээдүйд тийм ээ хамтдаа цаашдаа битээр ингэн тэгнэ гэдэг одоо бөөн төлөвлөгөө зорилго танд байгаа гэсэн үг. Тэгэхдээ чи энэ дэр нэг жоохон одоо нэгсэн тоо одоо нэг хоёр төрлийн юм зам одоо энэ дараа two of wands юм хоёр төрлийн юм зам чамд ингээд байж болмоор юм шиг санагдаж байгаа боловч одоо алийг нь ингээд нөгөө нэг авч ингэж явах вэ гэдэг дээр нэгсэндээ сонголт ингээд нөгөө шийдвэрээ гаргах гэж байгаа гэсэн үг шүү. Тэгэхдээ энэ нь өөрөө ирээдүйн төлөө тийм зоригтой аль нэг сонголтоо хийх шаардлагатай цаг үеийг санагдуулж одоо ирч чадгаа гэдгийг хэлэх гээд байгаа. Аль нь ирээдүйтэй вэ гэдэг сонголт магадгүй та хоёр залуугаас нэгийг сонгох гэдэг байна. Энтэй амьдрал миний ирээдүйд цаашдаа юм уу? Тэр нь миний сонголт уу гэдэг дээр нэгсэндээ аль нэгийг нь сонгох шаардлагатай цаг үе ирсэн гэсэн үг. Эсвэл хоёр бүсгүйч байж болно тийм ээ. Тэгээ аль нь тань ирээдүйтэй вэ гэдэг дээрээ та одоо тулгарч ирээд байгаа гэсэн үг шүү. За, хоёрдугаар хөзөр болохоор the Empress хөзөр. Empress хөзрөөр яг юу илэрхийлдэг вэ гэхээр энэ хөзөр болохоор хөгжил цэцэглэлт. Тийм халамжтай байдал, тийм халамжтай байдал, бүтээлч байдал. Элбэг хангалуун одоо энэ ихийн хөвлөд одоо бүр ингээд бүх дэлхий бүрэлдсэн байгаа юм шиг элбэг дэлбэг хангалуун бүрэн дүүрэн одоо байдлыг илэрхийлдэг байхгүй. Бас өсөлт хөгжилт одоо ихийн хөвлөд өр өсдөг тийм ээ. Хүн болж гарч бүрэлдэж гарч ирдэг тийм ээ. Яг тэрэн шиг. Энэ нь тэгэхээр яг өөрөө чинь яг юу хэлэх гээд байна гэхээр ирээдүйд чинь ингээд өсөлттэй хөгжилтэй сэтгэл хангалуун ханамж дүүрэн үе ирэхийг хэлэх гээд байгаа байхгүй юу? Та зөв сонголтоо хийжүүл танд ийм ирээдүй байна гэж. Энэ хоёр сонголтын дээр харин зөвийг нь сонгоно шүү дээ. Гэтэл энэ дэр нэг юм байгаад байна. Та энэ сонголт хийх үедээ хоёр залуу юм уу хоёр бүсгүйгээс сонгох гэдэг бол яг үнэндээ нэг үгээ хэлэхэд жоохон юуг нь аваарай. Тараад хөзрийн уншлага аваад зураг мургийн үзүүлэлт сонголтоо зөв хийгээрэй гэж ядуу зүгээр хүсмээр байгаа. Ягаад гэвэл энд буруугийн жоохон сонгох гэдэг магадлал гарч ирсэн учраас. Seven of Swords хөзөр маань болохоор жоохон тийм залтай эмхтэй, жоохон хуурамч. Тэ? Үйлдэл нь жоохон тийм нэг үг үйлдэл нь хоёр нь зөрдөг. Тийм хүнийг илэрхийлээд байгаа байхгүй юу? Та нөгөө буруу руу энэ сонголт хийхдээ жоохон буруу руу татчих гээд ах магадлал танд байгаад байгааг хэлэх гээд байгаа юм. Үзэр яг юу хэлэх гээд байна гэхээр. Тийм болохоор болгоомжтой, үйлдэлтэй тийм одоо нэг ухаалаг хяналттай байгаарай гэж. Бас бусдын нөгөө их итгэж үнэмшээд байгаа хүнийхээ бас үйлдэлийг нь анзаарч, үгийг нь ухаарч, жоохон болгоомжтой хандаарай гэж хэлэх гээд байгаа шүү. Яг гэвэл одоо энэ та зургнаас нь харахад та энд орлол үлдлээ тэр хүн таны сэтгэлийг чинь юу ч юм тийм итгэл үнэмшил хамаг юм их чинь аваад ингээд алга болчих гээд яваад өгчих магадaltaй байгаа байхгүй юу? Тэгэхээр таны энэ хоёр сонголтын ирээдүгөө зөв сонгоорой гэж нэг юм хэлэх гээд байдаг. Уул нь нөгөө ирээдүй нь бас зөв байх магадлал бас их байгаад байна л да. Тэгэхээр та өнөөдөр
хэлэх гэж байгаа мессежийг минь тийм одоо мэдээж их чухал сонголтын үе дээр байгаа хүн шиг байна. За тийм болохоор тэр дээр жоохон анзаарах болгоомжтой байгаад өөрөө бүр үнэхээр мэдхгүй аль нь зөв бэ гэдгийг мэдэхгүй бол хөдрийн уншлага аваад асуучаарэ тэр хоёр эргэлзээд байгаа хүмүүсийнхээ зураг мургийг авчираад гээд бас одоо таны хин ч гэсэн одоо зүрх сэтгэлээ алдаад дараа нь орилж чарлаад үлдмээргүй шүү дээ тийм ээ. Буруу сонголт хийж. За тийм болохоор танд ийм сайхан ирээдүй байгаад байгаа байхгүй юу? Зөв сонголтыг хийвэл. Наад чинь бүр эмэгтэй хүний энэ яагаад гэвэл нэг эмэгтэй хүн үзэх магадлал өндөр юм шиг байгаа даа. Empress үзэр маань өөрөө ерөөсө бүтээгч ээж хүнийг илэрхийлдэг байхгүй юу? Яг л энэ жирэмсэн бүсгүй шиг. За тийм болохоор та зөв сонголтыг хийгээрэй. Ийм ирээдүйд тийм маш гоё өсөлттэй ирээдүй, сэтгэл ханамжтай, сэтгэл дүүрэн байж болох ирээдүй бас танд байгаад байна шүү гэдгийг хэлмээр байгаад байна. За ер нь ингээ 3хан картаар те гурван картаар ингээ богинохон уншлах хийж үзлээ. Тэгээд товч өгөө тодорхой яг хүнд мессеж тийм хэрэгтэй хүндээ хэрэгтэй мессеж нь яг ингээ тухайн цаг үедээ хэрэгтэй үедээ л хүрж ивэл одоо ингээл гол одоо уншлахын зорилго нь тэр. Тийм. Түүнээс хувийн уншлах хийж байгаа биш учраас олон хөзөр дэлгэж олон хөзрийн тэр нөгөө одоо их цаг зав яахгүйгээр богино мессеж өгөхийг ингээ хичээж байна. Таны ирээдүй маш ирээдүйтэй итгэлтэй гоё ирээдүй байгаа боловч зөв алхам хийхийг л хэлэх гээд байна л да. Энэ бол дахин хэлэгдэж байгаа, дахин анзааруулчмаар мессеж байгаад байна. За одоо болохоор Японы нөгөө юу хөзрөөсөө Oracle message хөзрөөсөө ганцхан 3 групп дээр ганцхан хөзөр татсан байгаа. За тэрэн дээрээ энэ хөзөр маань танд яг юуг илэрхийлэх гээд байна вэ гэдгийг хараад хэлээд тах юм. Тий. Энэ ерөөсөө юуг илэрхийлж байгаа одоо нөгөө аз жаргал бүр хүсье гэж байгаа. Зөвийг нь сонгож аз жаргалтай болгоорой гэдэг баг мессеж ирж байгаа байхгүй. Одоо хүн нөгөө яг л дандаа ингээд нөгөө сонголтын зөв цагтаа зөвийг нь сонгох чинь л өөрөө хүнийг яг нэг аз жаргалтай байлгадаг тийм. Хэр буруугийн сонгочвол одоо магадгүй үр дүнд нь одоо хэвлийдээ үртэй нөгөөх нь ингээ яваад өгдөг ч юм уу тийм ээ. Бас нэг тиймэрхүү мэрхэл байна л да яг л тийм. Тэрийг л хэлээд байна. Тэгэхээр таныг зөвийг нь сонгож аз жаргалыг хүсье гэж байна шүү. За ингээд өнөөдрийн уншлага 3 группийн дуслаа. Баярлалаа, баяртай. Товч өгөө тодорхой тийм мессеж ирсэн гэж ойлгож байна.